Өнөөдөр бидний энэ уулзалтанд бас манай яамны газар хэлтсийн дарга нар байгаа. Мэдээллийн дараагаар та нар тодруулж асууж болно. Ингээд би салбараар нь явъя. Иргэний засгийн салбарт дараах зүйлүүдийг би мэдээлэл өгмөр байна. Нэгдүгээр хүн болгон хөшөөний хөндийн шинэ онгоцны буудлын ажлын явцын талаар мэдж байгаа. Ажил бол маш сайн явж байна. Гүйцэтгэл 75.1%-тай төлөвлөгөөнөөс 6.3%-аар одоо төрүүлж яваа. Одоо дээр үеийн ярьдаг байсан социалист оролцоотанд төрүүлэлтэй энэ тэгээд маш сайн ажиллаж байгаа. Ер нь бол бидний төлж байгаагаар бол энэ онд нь багтааж барилга бүтээн байгуулалтын ажлыг дуусгах нь энэ онд нь багтааж хүлээж авна. Мөн бэлтгэлийг хангад дууснаар ямар ч байсан наадмаас өмнө одоо өчтөний хөндийн шинэ онгоцны буудлын дээрээс агаар явуулгын нислэгүүд хөөрөлд буултыг одоо үүсэх болцоо бүрднэ гэж ойлгож төлөвлөж байгаа. За хоёрдугаарт нь Монгол хотын хооронд шинээр агаарын хөлгийн замуудыг нээж байгаа. Урд нь бол бид манай Монгол дээгүүр олон улсын агаарын тээврийн хөлөг онгоцууд нисэж өнгөрдөг байсан бол бид нэр газар нутгийн байршлаа ашиглаж Бүгднийх хятад улсын дотоодын нислэгүүдийг манай дээгүүр нисгэх, тэдгээрт үүсгэх үзүүлэх сандуудыг тавьсан. Манай дээгүүр дамжснаар хятадын агаарын тээврийн хөлөг онгоцууд цаг хэмнэх, түлш хэмнэх, цоошин нөхс бүрдсэн. Энэтэй холбогдуулж бид нэр олон зүйлийн бэлтгэл ажлуудыг хангасан үндсэндээ одоо үндсэндээ эхэлчээд байна. Эхний одоо удирдлагын байдлаар буюу одоо хамгийн одоо агаарын тээврийн нислэгүүд хамгийн тийм бага тооны нисдэг. Одоо зуны удирдлууд одоо хамгийн их нисдэг шүү дээ. Тэгэхээр эхний удирдлагын байдлаар одоо 1700 хөлөгт хятадын агаарын тээврийн дотоод нислэгийн хөлөгт үүсгэх үзүүлчихэд байгаа. Оргил цаг үе болсон 100 намрын цагууд бол бид 5-6 мянган одоо онгоцонд үүсгэх үзүүлсэн бодолтой төлж ажиллаж байгаа. Энэ нь бол одоо бидэнд бол маш их хэмжээний одоо орлогыг одоо нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ орлогыг бүрдүүлснээр бид нар бас энэ хүрээнд олон зүйлүүдийг бас хийхээр төлөвлөж байгаа. Өнгөрсөн жил та нар санаж байгаа дотоод Монголын үндэсний агаарын тээвэрлэгч Business Airways компаниг харамсалтайгаар бид нар тавиад туулсан. Бид нар цаашлаа дахиж нэг ч гэсэн агаарын тээврийн компаниг тэгж томуу замаар нь явуулмааргүй байна. Тиймийн тулд бид нар Иргэний агаарын тээврийн бүх хэд компаниг дэмжиж ажиллаж байгаа. Төрийн хувийн хэмжлэлийн өмчгчөөс үл хамааран бүгдд нь одоо байнгын санхүүгийн болон зохион байгуулалтын мэргэжлийн босон үйлчлийн дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд олон зүйлүүд хийж байгаа. Тийм учраас би зам тээврийн сайдын хувьд би дахин хэлье. Одоо Business Airways-д тохиолдсон шиг тийм хар тол одоо манай Иргэний агаарын тээврийн салбарт дахиж гарахгүй гэж би шууд одоо хэлж байна. За энэ 4 сарын 16-наас эхлээд Улаанбаатар ховдын чиглэлд Боинг онгоцоор нислэг үүдэж эхлэж байгаа. Боинг онгоцоор нислэг үүдэж эхэлснээр бол одоо Иргэний агаарын тээвэр логистикийн удирдлагын чиглэлд хийж байгаа одоо анхны томоохон шинэ алхам. Бид нар ховдод байнгын одоо Fokker 50 маркийн онгоцыг байлгана. Нааш нь Улаанбаатарыг явуулахгүй. Улаанбаатараас ховдын чиглэлд очсон зорчигчдыг цааш нь Баян өлгийн увс руу ховд гурвын хооронд тэр Fokker 50-аар зорчигчдыг одоо хөргөж өгөх, нааш нь ховд руу татах энэ арга хэмжээнүүдийг авна. Ингэсний үр дүнд одоо баруун чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээний тээврийн үнийг бид нар 40 хүртэл хувиар уулах болцоо бүрдэж байгаа. Энэ шинэ зохион байгуулалт бид нар баруун хязгаараа ингэж хэмжсэний дараагаар бид нар зүүн хязгаар руу бас энэ ажлыг төлөвлөж байгаа. Энэтэй холбогдвол бид нар Чойбсонгийн онгоцны буудлын бууд суух хатууштай замын одоо шинжлэх ажлыг бид нар одоо эхлүүлж байна. Бид нар энэ ондоо багтаад дуусгах нь ямар ч энэ ажлуудыг хийсний үр дүнд бас юу бий болох вэ гэхээр бол Улаанбаатарыг чиглэсэн олон улсын олон онгоцууд агаарын болон олон нөхцөл байдлаас болж
Бээжинд юм уу, Ирхүүд юм уу, нөөц аэропортуудад буух шаардлага гардаг. Тэрнтэй холбоотой хөрөнгө санхүүгийн болон өндөр зардал нэлээд гардаг. Одоо тэрийг бол одоо бид нар дотооддоо Шовлсгийн онцлог буудлын дээр одоо хүлээж авах нөөц одоо аэропортоо болж байна гэж ойлгох хэрэгтэй. Ингээд 4 сарын 16 буюу хагас өдөр анхны нислэг буюу анхны нислэгийн одоо нээлтийг хийн. Манай яамны хэвлэлийн ад нөлөөш оюун гэрэл тэнд сууж байна. Энэ нээлтэнд энэ онгоцоор хөрөх сэтгүүлчдийг одоо бас зохион байгуулаарай гэж би оюун гэрэл хэлж байна. За энэний дээр бас иргэний агарын тэргийн салбарт 8 жил гатсан нэг том асуудал байдаг. Энэ говьалтай завхан аймагуудын нисэх буудлын хөөс бүх хатуурчлалтаа зурсан барилга ажил байдаг. Тендер гэдэг, гүйцэтгэгчдэл гэдэг одоо мэдэхгүй маш олон тайлбарлаж бодох бүхэл одоо шалтгаанаа хэлээд дууссан байдаг юм билээ. Тэгээ бид нар бол өөрсдийн одоо салбарын нөөц болцоогд ажиллаад түрүүн би хэлсэн одоо энэ салбарынхаа үйлчлэгээ үйл ажиллагааны тэлэлтээс орж ирэх нэмүү орлогоос энийг одоо бид хийж дуусгана. Тэгээд дахиад хэлье 8 жил гатсан говьалтай зовхон аймагуудын сонсны буудлын ажлыг энэ онд нь хийж дуусгана гэж би хатуу үүрэг авч байна. Ер нь наадмаас өмнө дуусгана гэж хэлж. За иргэний агарын тэргийн салбарт хийж байгаа гол ажлуудыг бол би хүргэе гэсэн юмудаа хүргэлээ. За төмөр замын салбарт дөнгөж саяхан төмөртэй хандгаатын чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн ажлыг эхлүүлэх ёслол болсон. Сэтгүүлч та нар бүгдээрээ очсон байх. Энэ төмөр замын нэг хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт нь энэ төмөр замыг 100% монголчууд барьсан. Зураг, тээзүү, суур бүтцийн ажил, төмөр зам хүчлэлтийн ажил, гэрэлтүүдэд тохиол одоо орон сууц барилга гэдэг 100% монголчууд өөрсдөө бид нар хийснээр онцлог болсон. Өнөөдөр бид нар анхудаага энэ төмөр зам гэж нэг актер зүйлийг энэ олон жил одоо бид нар 5-7 гашуун сухатын төмөр зам гэж маргалаа. Тэр гадны том хөрөнгө оруулагчгүй байхгүй бол ерөөсөө болж бүтдэггүй юм шиг ойлгож мэд. Энийг актер ажил мэт гэж ойлгож ирсэн бол үгүй юм байна. Монголчууд бид нар өөрсдөө тэр дайны болсон үйлчсэн тэр дайны мэрэгчсэн компаниудад болж чадсан юм байна гэдгээр нотсон. Үгээрээ өрмөцүүлсэн. Хоёрдугаарт нь бид нар Монгол улс хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засгийн Монгол улс гэж олон жил яригдлаа. За сүүлдээ одоо уул уурхаагаас өөр юмгүй Монгол улс гэж их олон жил яригдлаа. Өнөөдөр бид нар анхудаага хүнд аж үйлдвэрийн суурийг тавилаа. Хүнд аж үйлдвэрийн суурийг тавилаа. Өнөөдөр анхудаага бид нар энэ төмөр замыг тавьснаар Монголын төмөр зам болон бороо төмрийн юу лээ? Бол төмөр ерөг олдын төмөр зам, Улаанбаатар төмөр зам гэсэн 3 төмөр замын компани төмөр зам дээгүүр дамжаад дархны төмөрлөгийн үйлдвэрийн одоо үндсэн суур одоо түүхий эдэг нийлүүлж дотоодоос гаралтай уул уурхайн бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд аж үйлдвэрийн одоо цогц одоо шийдлийг гаргалаа гэж би урамтай баяртай эндээс мэдэгдэж байна. Энэ бол манай зам тээврийн салбарын манай төмөр замчдын манай эрдэмтэн мэргэжлийн компаниудын одоо маш тийм бүтээлтэй ажлын үр дүнд хийгдлээ. Энэ бол жил гаруйхны хугацаанд 35 км замыг тавьсан. Тэр тээвэрлэлт эхлүүлсэн ёслооны тэр өдөр би хийж гүйцэтгэсэн компаниуд төмөр замчид салбарын мэдрэмжтэйгээ уулзаад бидний 5-7 гашуун сухатын төмөр замыг бидний ер нь баримт барьж харуу гэсэн. Ямар ч асуудалгүй гэж хэлж байна. Хоёрдугаар зөв зохион байгуулалтаар хийхэд 6 сарын дотор бариад дуусчихна л гэж. Нөгөө бид нар Шинхуа гэдэг нөгөө нэг юу гэдэг бараг талцаад эх орноо бараг тавиад тусч байгаа итэ болоод ер нь бид нар ч одоо хэдэн жил актер устөрчлөө шүү дээ. Гадны том актер хөрөнгө оруулалт байхгүй бол энэ дэлхийд даяараа хөдлөхгүй бол энэ зам тавигдахгүй юм байна. Энэ төсөл хэрэгжихгүй юм байна гэж бодол санаж явсан. Манай дотоодын мэргэжлийн баг 6 сарын дотор энийг асуудалгүй хэрэгжүүлнэ гэсэн үгийг надад тэр нээлтээр хэлсэн. Энэ бол миний хувьд бол том сайхан зүйл байсан. За энэ төмөртэй хандгаатын чиглэлийн төмөр замын тухай мэдээлэл хэллээ. Ер нь бол 5-7 гашуун сухатын энэ төмөр замыг бол бид нар энэ хавтанд эхлүүлнэ. Иргэшил дуусна гэдэг би шууд хэлчихье.
Сайд болоод анх удаага 5 толгой гашуун Сүхбаатарын чиглэлд би очиж үзсэн. Ер нь урд нь очиж үзэж байгаагүй. Сэтгэл санаа их зовж ирсэн. Нээрэд одоо олон зуун сая доллар зарчаад тэнцэн нэг хэдэн овоосон шороо дээр нь ургасан одоо зүлэг ногоо өөр юм байдгүй байх гэсэн айдас надад байсан. Түүнд эргэлзэж байсан сэтгүүлчд түүний талаар бас сөрөг мэдээлэл өгдөг байсан сэтгүүлчдийг бүгдийн дагуулсан байсан шүү дээ. Билээ айдас үзэлтэй яваад очсон. Газар дээр бол маш их ажил хийгдсэн байсан. Төмөр зам барих ёстой тэр суур бүтцийн ажлуудыг бол бараг 100 хийгээд дууссан байсан. Гүүрийн ажлуудыг бол бас хийгээд дууссан байсан. Урт бүр хэдэн зуун метрийн урттай мундаг миний лав энэ насандаа үзээгүй мундаг том гүүрүүдийг бариад дууссан байсан. Дээр нь төмөр зам 30 жил үлдсэн байсан. Хийсэн ажлын чанар гүйцэтгэлийн хувьд бол Германы Deutsche Bahn гэдэг дэлхийн одоо хамгийн том төмөр замын компани мэргэжлийн байгууллага хяналтыг хэрэгжүүлсэн байдаг. Тийм учраас бол тэрний чанарын юмд бол би ерөөсөө эргэлзээгүй. Гэхдээ одоо хэдэн зуун сая доллар оруулсан юм бэ гэдээ надаас сэтгүүлчдийг асуудыг би тэрийг одоо мэдэхгүй. Ямар ч сан дараагийн ээлжийн ажил эхлэхээс өмнө бид нэр бол олон улсын өндөр түвшний аудит хийлгэж үнэн мөн учрыг бол олох ёстой. Дараа бүтээн байгуулалт хийх, хүлээж авах, хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудаа эдийн засгийн утга өнцгөөсөө бас хэрэгтэй. Тийм учраас бол би дахиад хэлээ энэ засгийн газрын үед бид нэр 5 толгой гашуун Сүхбаатарын төмөр зам асуудлыг шийднэ. Тэнд ажиллаж явхад уулзж байсан уурхайсан залуусын үг ерөөсөө ганцхан үг байсан. Гадны хинэж тусламжгүйгээр бид нар монголчууд өөрсдөө энэ газрын хөрсөн доор байгаа нүрсээ дээш нь гараад чаднаа. Гарсааж ирсэн. Бидний гол асуудал юу байна вэ гэхээр бол автомашинаар тээвэрлж худалдаа авагчтай хүргэдэг. Тэр нь өөрөө хэтэрхий өндөр үнэтэй учраас бидний одоо өсөлтөх чадвар унчаад байгаа юм аа. Сайдаа та төмөр зам шийдээд өгөх юм бол энэ зардлын тээвэрлэлийн зардлыг 2-3 дахин буулгана. Тэгэх юм бол бид нар хинэж асуудлыг борлуулалт хийнэ гэж хэлсэн тэр үг миний анх сайд болох тэр мөнгөчд өнөөдрийг хүртэл ерөөсөө санаас гардаггүй байсан. Тийм учраас энэ чиглэлд яамшаад сайн ажиллаа, засгийн газар сайн дэмжлээ. Бид нар ойрын хугацаанд энэ бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Энэ 2009 оноос хойш Орос Монгол засгийн газрын хоорондын төмөр замын транзитын хилцээ хийх гэж хоёр орны засгийн газрууд ажилласан байдаг юм билээ. Миний сайд байх хугацаанд бол энэ чиглэлд бол ер нь хөрс зэрэгэлдээ улс орнуудтайгаа олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлд бол бид нар нэлээд идэвх шармаат гаргасан. Тэрний дүнд одоо шилбэл бид нар энэ Орос Монголын засгийн газрын хоорондын төмөр замын транзитын хилцээрээ хэр тохирох ёстой бүх зүйлийг тохирд дууссан. Одоо сүүлийн ганц нэг дасал цэг асуудал өнөөдөр шийдэж байгаа манай зам төрийн яамны холбогдох хүмүүс нь Москвад ажиллаж байгаа. Ингээд өнөөдөр хэлцээ дуусч байгаа. Энэ эх 5 сард хоёр засгийн газар хооронд хоёр яамны хооронд энэ транзит ачаал тээврийн хэлцээг хийж дуусгана. Хөрөнгө оруулалт гээд ийм олон санхүүжилтийн хэлбэртэйгээр 30 чиглэлд 3203 км. За 3204 км юм байна. За юутай юм байна? Авцам. За 7 байшилд 1346.6 урт метр төмөр бетонын гүүрийн барилгын ажлыг одоо хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Дахиад хэлье. 30 чиглэлийн 3204 км авцам. За 7 байршилд 1346.47 урт метр төмөр бетон гүүрийн ажлыг гүйцэтгэнэ манай салбар. За үүнээс он дамжин ирж байгаач би шинээр ихлүүлж байгаач байгаа. Тэгээ та нарт бол материал тараагдсан баг. Тэрэн дээр бол энийг бол дуугаад бичсэн байгаа. Би бас товчлоод явчихъя. Энийг ингээд хийж гүйцэтгэхээр одоо 16 аймгийн төвөө бид шууд төвөдтэй холбоод дуусчих юм байна. 38 сум одоо автобустай замтай холбогдох юм байна. Үүнээс гадна одоо хэдийн одоо 3 бомбтыг бол одоо холбож дуусгах юм байна. Бид нар бол их олон зам тавьдаг. Ер нь бол би бас дахиад нэг сонин тоо гэх юм. Монгол улсын автобусны сүлжээний нийт урт нь 49250 км шүү. Нийт
замын урт 49250 км. Одоо байгаа нь. За үүнээс улсын болон олон улсын чанартай автозам 12647 км. 12647 км. Орон нутгийн чанартай зам үүнээс 36603 км байдаг юм байна гэж. За энэ их замуудыг бид нар ачлахгүй болохгүй байгаа. Одоо мөн хөрхи Гарамгай гишүүний зам гэж нэрлэдэг. Тэр нь одоо Гарамгай гишүүндээ ч гэдэм үү, ер нь Чандганы талын зам. Тэр нь Гарамгай гишүүндээ биш шүү дээ. Анхнаасаа бол зам нь сайн тавигдсан юм байлээ. Зам арчилгаан дээр нь харин бид нар нэгж төрөв төсөж байгаагүй юм байна. Зам арчилгаан дээр. Одоо энэ олон мянган километруудыг бид нар одоо жил болгон зөвлөж явах, арчилж явах энд нь одоо юм яасан бол янзлах ёстой. Энд одоо бид нар доотлын хэмжээгээр одоо 50 орчим 55 тэрбум ихтэй гэсэн. Үүнээс одоо улсаас 8 тэрбум шийдсэн байгаа. Гэвч одоо бид нар бол энэ олон 10,000 км замыг одоо арчлах мөнгө их дутуу байгаа. Тийм учраас бид нар энэ цаана 47 тэрбумын асуудлыг одоо шийдэх шаардлагатай байгаа. Одоо бидний хувьд бол энэ томоохон одоо